Хөх тэнгэрийн аялгаа. Сонсогч та бүхэндээ өдрийн мэндэ айлтгаж Хөх тэнгэрийн аялгаа дуу хөгжмийн нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг эхэлж байна. Монголын үндэсний радиогийн 70 жилийн зориулан явуулж байгаа нэвтрүүлгээрээ бид Монголын радиогийн уран бүтээлчдээс урин та бүхэнтэйгээ уулзуулж байгаа. Тэгэхээр энэ удаад та бүхний бас дуу хоороор нь сайн мэдэх олон улсын болон Монголын зохиолч төвлийн шагналт зохиолч Пүрэгжийн Баяр сайхныг урьж ирүүлээд байгаа юм аа. За танд өдрийн мэнд төргий. Баярлалаа. Танд ч гэсэн өдрийн мэнд төшөөлье. Баярлалаа. Тэгэхээр радиогийн 70 жилийн ам босгон дээр радиогийнхаа микрофоны өмнө сонсогчдтойгоо дуу төрсөн түүхээ хуучлах энэ цаг болж байна л да. Манай залуучууд их сайн мэднэ. Дуучин Саран цэгийн дуулсан Хөх тэнгэр хамтлагтай дуулсан Мөрөглийн дуу гэдэг. Таны нэг дуу байдаг. Энэ хоёрын хөгжим, Баяр сайхны хөгжим гэдэг. Тэгэхээр энэ дуу хэрхэн төрсөн тухай яриагаар нэвтрүүлгээ эхлүүл ямар вэ? За тэгье. Үүний өмнө би тавцгаа нэг зүйлийг хэлж мэсагдаж байна. За би бол Монголын радиод үндсэнтэй энэ чинь 24-5 жил ажиллаж байна. Тэгэхээр дандаа сэтгүүл сурвалжлагч би үүднээс ажиллаж ирсэн. Ер нь тэгээ Монголын радио өөрөө ярилцлага өгөх том зүйл байсан та. Тийм учраас өөрөө сэтгүүлчийн үүднээс ярих бол том дассан сурсан мэрэгшил болцсон зүйл гэмээр. Сэтгүүлчэнд ярилцлага өгөх юм уу ярилцах болохоор бас хэл ам төгдрөх ийм зүйлүүд гараад ирдэг бас нэг юм сон юм да Монгол радио гэж. За тэгэхээр Мөрөглийн дуу төрсөн түүхийг ярихад энэ бол Хөх тэнгэр хамтлагтай шууд холбоотой болоод явчих. Одоо би чи 90-ад он санагдаж байна. 91 он билүү 90 онд Хөх тэнгэр хамтлаг ирч хүчээ авч байсан үеэлдээ. Энэ үед Инквайр хөгжмийн зохиолч бид бол залуу цагтаа бас найзалд нөхөрлөж явсан. Захаа аймгийн одоо Дон сургуулийн найз нөхдөд байсан. Яаж мань одоо нэгэн зохиолч, нэгэн хөгжмийн зохиолч болж энэ үед Хөх тэнгэр хамтлагийнхан нэг том өнөөгийн залуучуудын хэлдгээр одоо том тайлан тоглолт гэх юм уу одоо тайлан юу гэдэг юм бэ? Тэр тоглолтынхаа зүйлийг үлдээд байж байна. Тэгээ Хөх тэнгэр хамтлаг маань өөрийн гэсэн нэг тэр Хөх тэнгэр гэдэгтээ зохиж ойлдсон, дүүсэн ийм нэгэн утгатай ийм нэг аялал дуутай болох зорж байгаамаа. Ингээд миний найз нэг энэ талаар бодож болж игэл нэг дууны шүлдэг тэрлж хэн боломж байна уу гэж. Энэ бол Монгол радиогийн хөгжмийн студийн ойролцоо хоёулаа уучраад тэнд ярилцаж зогсохдоо тохирсон юм уу да санал солилцсон явдал юм. Тэгээд бодож байсан л да. Ер нь Хөх тэнгэр хамтлаг бол их сайхан хамтлаг. Тэр үед өнөөгийнх шиг ингэж олон хамтлагууд нэг өдөр төрөөд нэг өдөр мандаад маргааш нь алгуулдаг ч юм уу. Тэгээд нэг мэдэх нь 10-20-ороо дөрчдөг ийм хамтлагууд байсан. Зөөхөн хэдэн хамтлагууд. Тэр нь чиг одоо чанартай, чадвартай хамтлагууд бас байсан санагдаж байгаа юм. Ингээд тэр тухай бодожээ байгаад нэг өдөр нэг хоёр мөрт санаанд бууж ийсэн юм. Тэр бол оройн дээд Хөх тэнгэрэ, онгод дуудсан их тэнгэрэ гэсэн. Тэгээд энэ хоёр мөрөн дээр бодсоор байтал нэг мэдэх 8 дууны нэг 45 шүлгийн хавьд бий болчихсон. Тэгээд энэ хоёр руу залгаж энэ хоёр хурж ирээд нэг энэ дууны шүлгийг нэг сонирхоод тохиоч гэсэн хоёр аваад шууд явсан. Тэгээд дараачийн өгнүүдийг бэлэн болгочроо яг энэ хайрцагаараа гэсэн тэгээд өгнүүд нь бэлэн болоод тэгээд ер нь доо энэ хоёр дээр бас л их удаагүй бичсэн байсан л да. Тэгээд бодлого тэр Хөх тэнгэр хамтлагийнхан дууг дуулаад тэр тайлан тоглолттой яаж гэдэг юм уу тэр том өөрийнхөө уран бүтээлийн одоо цэнгүүн дээр дуулаад тэр нь энэ Хөх тэнгэр хамтлагийн одоо Мөрөгөл гэсэн Хөх тэнгэртэй өөрөөсөө Мөрөгөл болгоод дуулсан юм доо болсон одоо ингэж төрсөн төвхтэй юм. За ер нь бол Инквайртай төнөөс бас зарим нэг дуу хийсэн л да. Энэ бол одоо Инквайр бүтээрээ зарим нэг дуу хийх эхлэл болсон юм төвхтэй. За баярлалаа. Тэгэхээр энэ дог сонсож байхад манай радио станц ч өөрөө Хөх тэнгэр гэдэг нэртэй. Тэгээ Хөх тэнгэр хамтлагч нь бас манай дэрэгдэх хамтлаг байсан тийм ээ. Радио телевизийн дэрэгдэх гэдэг байсан шүү дээ. Тийм. Тэгээд
дууныхын шашхан дээр ч гэсэн мөргөлийн дуу гэд бас хаалан дотор хөх тэнгэр гэд хосолсон нэртэй явдаг л да. За ингээд бүгдээр энэ сайхан дууг хамтдаа сонсъё. За, сонсогч та бүхэн мөргөлийн дуу буюу Хөх тэнгэр гэсэн дуу хүлээвч сонслоо. Хөх тэнгэр хамтлагийн уран бүтээл болох. За, ингээд ярилцлага үргэлжлүүлье. Дараагийн сонсогч байгаа дуу нь маань Тэлмэн нуур гэж бас энх баярын хөгжим баяр сайхны шүлэг гэсэн байгаа юм л да. Усын гавьяа жижигч Эрдэнэтийн дуулсан. Ер нь таны уран бүтээл дотор бас нутаг усны тухай, эх орон, байгалаа хайрлах тухай санаа бишгүүдэд туссан байдаг. Ер нь нутаг усны төдийгөө байгаль төдийгөө энэ ганц нэг дууны шүлэг бадган төдийгөө тийм ээ миний өөрийн бичдэг бүхэл зохиол дууж өгүүлэг армаа эссе нийтлэл бүх зүйлд одоо нутаг ус байгаль дэлхийд тосч байдаг. За энэ Тэлмэн нуур гэдэг бол бас учиртай. Ягаад гэвэл энэ Тэлмэн нуур
гэсэн энэ нуур бол мөн л энэ хөгжмийн зохиолч Inquirer зохиолч Баяр сайхан гэгчтэн энэ хоёр хүний одоо нутгийн нуур тийм ээ. Энэ нуурын хөвөнд Inquirer бас төрж өсөж аймгийн төв рүү очиж байсан. Тэгээд энэ нуурын хөвөнд буюу энэ нуур бол Inquirer ижийнхэн нутгийн нуур. Билээлтэй. Тэгээд нэгэн удаа Inquirer ана ярилцаж суугаад би ижийнхэн тухай нэг дуу хийх гэсэн юм. Ижийнхэн одоо нутаг усны тухай ижийнхэн нутагт байдаг. Тэр нэг сайхан зинхэрхэн их усны тухай. Тэгээд тэрийг ижидээ одоо өргөж өөрийн сэтгэлийн өргөл болох гэсэн юм аа гэж ингэж ярьж байсан. Тэгээд миний найзаас боломжоор энэ дээр нэг юм бодож байхгүй юу гэж. Тэгээд тэрнээс хойш баг 1 жил болсон байх та. Би нэг сургуулийн ажлаар Зохион аймагт явж байгаад намраа оройхон Тэлмэн сумын нутгаар яваад тэгээд гаач юм золоор Тэлмэн нуурын хавьд оройхон таарад. Тэгээд тэнд майхнаан барьж жолоочтойгоо бас нутгийн ганц нэг сэтгүүлчтэй ингээд хоноглох болсон. Тэгээд шөн дундаа босоод Тэлмэн нуурын давлгаар сонсоод тэнгэрт төгсөөд одыг ажиглаад байж үтэл гинтэн ижиман тухай нутгийнхан ярьж байсан. Нутгийн өгчний ярьж байсан. Тэгээд дараа нь ижигээс асуу тодруулж байсан нэг зүйл маань санаанд буучдаг. За. Тэр маань юу гэхээр энэ бол тэр үед би 97 онд тэр Тэлмэн нуурын одоо шинэ оройхон очиж сонж байгаа тэр шүү дээ. Тэгтэл тэр үед чинь би одоо баг 30 шахаж байх юм л да тийм ээ. 30 40 шахаж байх юм. Тэгтэл тэр 40 жилийн өмнө одоо 35 6 жилийн өмнө энэ нуурын хөвөнд ээж маань хонож байсан байгаа. Яагаад вэ гэхээр миний ээж бол одоо 11 хүүхэд ийжээ. Тэгэхээр эцэг маань одоо цэргийн байгууллагын ажил, туйлын ажилтан учраас тэр үеийн ёс жаягаар нэг сом, нэг нутагт 2 жил болоод томилтоор одоо цэргийн томилтоор өөр аймаг сумын нутаг руу очиж шилждэг, хэсгийн төлөөлөгч тийм ээ, туйлын ажилтан одоо мөрдөн байх цаагч гэдэг юм уу. За тэгээд туйлж өмгөөлөгч гэдэг юм ингээ явждаг. Тэр бүрээд ээж маань дагаад хэмээсгээс араас нь очдог. Ингээд 11 хүүхэд нь бол 11 газар төрчихсөн байдаг тийм ээ. 2 жилээр 3 жилийн зайтайгаа ингэж явсараа төрчихсөн байдаг. Тэгэхэд тэр жилийнх нь нэгэн хавар дуусаад дөнгөж ээж маань төрчөөд нялх үйтэй. Тэр үед би нэг 3 нас хүрч ирсэн юм шиг байна. Тэгээд нутгийн өвгөн Тэмэн жингээр, Тэмэн хөсгөр ханх одоо хатгал тийшээ хөвсгөл бүр Зохион аймгийн Идэр сумаас Хөвсгөл аймгийн хан хатгал руу Тэмэн жингээр хаврын одоо цаас дөнгөж буучихсан ийм үеэр би нэг Тэмэн жинд очиулчихсан. Ээж маань ялах байтаа төгсөн мөртлөө ээж маань өөрөө шаралчихсан байснаа. Тэгээ одоо миний дүү төрөө тэгээд өөрөө ялах байтаа дээд хүн битээ оловчиг одоо аав маань ажиллаж байгаа тэр газарт араас нь очих гээд ингэж явж байсан байгаа. Тэгэхэд тэнд нэг хоноглоо тэр нутгийн өвгөн биднийг одоо тэр үеийг урцсан байханд хамуулаад ээж маань тэр шүн энэ норын хүнд хансан. Тэгэхээр тэр шин бол миний дөө мэдээж уйлсан байгаа үлгээтэй хөхөд. Тэгэхээр бас ямар нэгэн бүвэн дөө Тэлмэн нуурын хөвөнд төрсөн байж таарна. Ингээд би тэр шин бол нэг ээжи маань бүвэ шингэсэн энэ ертөнцийн одоо бүвэ нуур. Тэнгэрийн задан газрын нүдэн Тэлмэн бүвэ нуураа гэсэн нэг юм мөр тухай үед орж ирээд тэгээ тэр маань явсаар Тэлмэн нуурын тухай ийм шүлэг дууны шүлэг болж тэгээд тэр нь одоо ижидээ заруулах гэсэн Inquirer маань сэтгэл бас зохирч ингээд энэ дуу дараах нь Inquirer аялгаа бүтээд зар бас нэртэй дуучин бас бидний дотны нэг найз маань улсын гоё жижигхэн эрдэнэт дуулж ингэж төрсөн төгтэй юм. Бас их сонин очрол өрөөлөөр энэ дуу төржээ. Сонсоход их таатай байлаа. Тэгэхээр одоо энэ сайхан дуу ингэж сонин тохиолдлоор төрсөн дууг бүгдээрээ хамтдаа сонсъё. Enker notging ayıl
газрын нүүдэн тэлмэг үэнура тэлмэг норвэн сарод нутгийн аял үэгши 산난 널 도당만난 애지면 새특을 싱생 애니 율tun징 새특이 노라 댕그링 사당 가드링 노댕 대드맹 새특이 노라 대드맹 노래 진널 아룡만난 애지맨 하싱생 애냐 얼추둥긴 하이노라 댕그링 사당 가드링 노댕 텔리베 하리노라 테드맨 노르맨 댕그링 사당 가드링 노댕 테드맨 하리노라 테드맨 노르맨 таны уран бүтээлийг ингээд ажиглаж байхад бас их жанрын хувьд янз янз байх юм л да. Дууны шүлгүүд байх юм, өгүүлэг эсэ байх юм, бүр кино жүжигчгэл байх юм. Та чинь бас нэг 10 орчим номтой тийм ээ миний мэд гадралж байгаагаар нөхөж байна. Тийм нэг би одоо хотын онгон гэж намайг уншижсэнийг агсан. Ирүүлэр болдог. Одоо 8 ном байна. Тэгээ одоо энэ жилдээ бас 2 3 ном гарч байх. За. Тэгээд бас сайхан дуунууд байна. Сая ингээд телевизорыг сонсч байлаа. Тэгээд эдрийн гол гээд дууг одоо сонсогчдоо сонсохоос өмнө энэ талаараас ярмаар байна. Тэгээд 1988 онд та нэгдсэн үндэсний байгууллагын шагнал хүртэж Болор тунгалаг хөвсгөлийн бохирдох эсгүй гэдэг нэвтрүүлгээрээ олон улсын том шагнал авч ирсэн. Тэгэд би жоохон хүүхэд байсан л та. Тэгээ ингээд Болор тунгалаг хөвсгөл телевизор эдэр гол гээл дандаа одоо ус байгаль дэлхийгээ харгацсан, хайрлсан, сэтгэл зовнсон тийм бүтээлүүд өнөөдрийн одоо бас нэвтрүүлгүүдэд маань бас тусж байна л да. Тэгэхээр энэ бас санал та ер нь бол нэг манай Ахмад доод буурлууд ер нь ардын үгэнд ч байдаг шүү дээ. Хүн ихээс нүцгэн төрөөд их дэлхийдээ бас нүцгэн шингэнэ гэж. Тэгэхээр энэ хоёр нүцгний хооронд ч одоо байгальдаас юм одоо салаагүй байгалийн нэг сайхан агаараар амьсгалаагүй ганц агшин мөчч байхгүй шүү дээ. Нүдний хараацлыг хэд чинь одоо нэг 4 ханы донд байлаас 4 хан нь бол байгалийн бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Байгалийн л одоо шалгуунуудаар зүйлээр хийгдсэн нэг олоо сарсан шиг нэг хүнтэй уулзсан хөнгөлж бас өөрөө байгалийн бүтээгдэхүүн нэмэгдэж байна. Инхээр бол хүн бол ерөөсөө байгаль. Гэхдээ байгалыг хэрхэн хайрлаж, хэрхэн дотгошоох нь ойлгож, хэрхэн түүнийг сонсож, хэрхэн түүнтэй ярилцаж, харьцаж байна гэдэг нь бас нэгэн хогтон болоод явчихдаг л да. Тийм ч учраас таны одоо шинжлэх ухаан таны мэдхүйн нэвтрүүлэг бас энэ чиглэл рүү нэлээд хандсан байдаг. Манай сонсогчид мэдж байгаа да шинжлэх ухаан таны мэдхүйн нэвтрүүлэг тийм ээ. Сан таны мэдхүйн нэвтрүүлэг
хорвоогоор аялах уу гэж байгалаар аялах, дэлгэр зэрэг аялах бас нэвтрүүлэг гэжлэнгээр энэ нэвтрүүлгүүд эрхлэгчээр ажиллаж байна. Тэгээ энэ ташрамд бас сонирн болгоод ярихад өчигдрийн нэвтрүүлгээр залуу сэтгүүлч Бидрийн Баяр сайхан, Мавгны Эрдэнэбат мөн Лавгсран гээд сэтгүүлч бүсгүй энэ гурван хүн манай нэвтрүүлэх зочноор оролцсон юм. Тэгээ гуруулаа бас шүлэг яруу найраг оролддог. Тэгээд уран бүтээлчид. Тэгээд радиогийн хүн болсон тухай гэхэд гуруулаа яг Бүрүүжийн Баяр сайхан дарга радиод одоо орох замын маань нээж үлээ. Өөрөө шүлэг зохиол өчтөг тэр чинээгээр бол одоо биднийг хөглөж хөгжүүлсэн ингээд бахархаж ярьж исэн. Тэгэхээр одоо манай радиогийн уран бүтээлчид дотор яруу найрагч зохиолч цөнгө байх юм да тийм ээ. Тэгээ ер нь бол радиод одоо хөвчлэн одоо юм бичдэг гэдэг чинь ямар нэгэн байдлаар сэтгүүл зүй юм уу ямар нэгэн байдлаар утга зохиолын одоо нэг дөр суучих юм уу дөр суухыг оролцсон ийм л одоо хавзаятаа улсууд холбогдох юм л та зүгээр энэ гурван залуу тэгж ярьж байгаад бол би бас тогтсон одоо эрхний хувьд бас урамтай байна. Гэхдээ ер нь бол радиод хүн орж ирээд нэг зөв чигтэй болчдөг юм шиг байгаа. Би одоо 25 жилийн өмнө ингээд орж ирснээр батхад бол мөн тэдэн шиг зав залуухан тийм ээ. Дөнгөж их сургуульд өсчихсэн яг 22 3 тал одоо залуу орж ирж байсан шүү дээ. Тэгэхээр тэд бас тэгж орж ирсэн байх. Тэгэхээр эцэг эхээс зөрөгтэй нүцгэн төрөөд одоо тэгээ эхлэх шиг гэдэг би сая хэллээ. Өвний хажуугаар эцэг эх нь бол хөлийн төрөөд гарын ганцанд хүргээд өгдөг. Анхны гიშгдлийн тийм ээ тэнцвүүлээд өгдөг. Тэгвэл Монголын радио бол тэр амьдралынхаа замд нь тэнцвүүлж өгдөг. Учиртай юм шиг байна. Ингээд Монголын радиогийн сэтгүүлч хийсэн юм уу, сурвалжлагчаар ажилласан хүмүүс бол ер нь Монгол гэсэн орон нутаг, Монголын одоо бүх нутаг орон тэгээд их дэлхийгээр явах бүрэн болцоотой. Тэр хэрээрээ хүмүүстэй бол тэр хэрээрээ юм үзэн нүд тайлж ертөнцийг ойлголттой болдог учраас радио бол би одоо авралын бурхан гэж ингэж одоо өөртөө энэ зүрхэнтэй хадгалж явдаг. Тийм тэдний нэг нь одоо энэ залуучууд бас өөрсдийнхээ ихний нийтээр нэг 10 жил ажиллаж байгаа хөт чинь зарим ч одоо 7-8 жил ажиллаж байгаа. Тэгэд өөрснөө нэг ойлгоцсон байх болоо гэж ойлгож байгаа болоо гэж бодож байна. За баярлалаа. Тэр идэр гол гэсэн шүлэг төрсөн түүх бас их учиртай гэж та түрүү ярьжсэн да. Тэгээд би сая Тэлмэн нуурын тухай за тэгээд мөн мөргөлийн доо хөрөө мэдээж түүхтэй тийм ээ хүн төртлөө нэг 10 сар одоо хин хэвлээд одоо өсвөжтэй адил бас доо аливаа уран бүтээл бол тэгж боождаг цаг хугацаатай зарим нь одоо 10 сараас одоо гүцээш зарим нь 10 сараа ч юм бол зарим нь 10 жил болчихно тийм ээ. Тэгээд эдгээр бол миний төрсөн нутгаа. Эдгээр Зохион аймгийн төрсөн гэж их сайхан гэдэг вэ. Тэгээд эдгээр бол миний яг одоо хөвөнд нь өсч гүйж харааж тоглолтойгоо өсөлдөж бас гөлцгий илдэж эдрийг авснаас жижигхэн саваар зөөж зотгож гөлцгий тавгачуулж явсан одоо ийм л осгол л доо. Гэтэ би эдгээр миний санаанд байдаг нэгэн сайхан одоо дорсомж байдаг юм л та. Энэ бол би 6 насаас хараахан хүрээгүй байхад аав маань нэг өдөр эдгээр голын ихэд намайг дагуулж явж морины хаар цомтолтаад тэгээд хоёулаа яваад тэр үед аав маань амралтаараа би бас уныхаа цэцэрлэгийн амралтаа ингээд бүр эдрийн ихэд гарч тэр отхон тэнгэр гэдэг сайхан хайрхны зүг рүү явж тэгж байхад аав маань надад нэг утас дэгээ өгч анхны гол руу одоо дэгээ шидэж эдгээр голын сайхан тэр усны лусиантаас бас авах тэр зөвшөөрлөө гэж ингэ загсал сургаж байсан. Тэгээд би тэр эдгээр голын ихэд өгсөхдөө би дандаа аавгаа самдаг. Ягаас автар хамт ингэ ардын сумдаад явж байсан. Тэгээд би эдгээр голын тухай бодож яваад нэг удаа очиж бас тэнд ажиллах сурвалжлагаар ажиллах тэнд тэгээд нэг ногоочин аврага малчин төрчихсөн малчин тэгээ ногоочин болоо тэр нь амьдрал нь сайхан болчихсон. Тэгээд тэр бол радаж эдгээр голоо өгсөж яваад нэг сайхан бадаг төрсөн. Миний л хав сайхан бадаг л да. Би ямар яруу найрагч биш би зүрхсөгийн зохиолч хүн шүү дээ. Ер нь бол зөө ганц нэг юм аялгүй хийх ганц нэг мөр бадаг төрдөг болохоос бас. Тэгээд би тийш өгсөж яваад тэнгэр уулан тэврэн мэлмэрхэд гэж тэнгэр уулан тэврэн мэлмэрхэд аамаа намайг ингээд тэврээд мэлмэрч байгаа шиг тийм ээ. Тэгэхээр тэлмэж урсан эдгээр мөнх хармаар маань одоо ингээд тэлмэд эдгээр зэцэг ингээд явж байгаа юм шиг. Тэгээ ингээр газар нэрхлэн цэцгэлэхэд
энэгч чаасан сэтгэл юм эдгэрийн сэтгэл юм ихэр хоёр ертөнц юм удаа гэсэн юм нэг бодогдчихөө. Тэгээ зөвлөд нь хотод ирээд байж үтэл болгон багш нутгийн тухайн нэг сайхан дуу шүлэг байна гэсэн сайхан ч байх үедээ ийм их юу байна гэсэн. Тэгээд энэ дуу маань одоо чин 2000 орчим оны шүү дээ. Саяхны гэхүүд. Тэгсэн болгон багш дараах нь нэг утсаар та нар хүрээд ирнэ гэж. Тэгээд энэ хөгжим бүжгийн коллежийн болгон багшийн одоо хөгжмийн зохиолч болгоны өрөөнд орхноо төгөлдөр хооронд арай айлгуу тоглолт. Тэгтэл хэдхэн мөчийн дараа одоо дуучин 70-тай ороод ирж байна. Тэгсэн болгон багш бас тэр айлгуугаа 70-тай сонсохыг хүссэн байна. Тэгээд энэ дууг анх 70-тай тэнд нотыг үзэж шүлгийг харж ингэж дуулж байсан. Тэгээ дараа нь энэ одоо бишигдэжээ гэж. За баярлалаа. Ингээд дуучин 70-танд болсон баяр сайхны шүлэг болгоны хөгжим эдэр гол хэрхэн төрсэн түүхийг сонсогч та бүхэн сонирдлоо. Одоо бүгдээрээ дуугаа сонсцгоё. Энэ дуу ингээд сонсож хахад бас түрүүн таны ярьж ирснээс бодоход хүүхэд нас тэгээд л уулсаа хайрлах сэтгэл магадгүй одоо загасчлах хобби одоо анх үүсгэсэн тэр эдрийн гол нүдэн тарагдах шиг болж юм л да. Тэг яагаад ингэж асууж ийм гэхээр зэрэг таныг би их загасчлах хоббитэй гэж сонсож байсан. Тий. Шүлэг яруу найраг бичих одоо үргэлжлсэн үгийн зохиол бичих гэдэг бол уран бүтээлч хүний бас нэг ажил. Тэрнээс гадна
Загас бол одоо миний тэгээд нүд ом гэдэг шиг тэгээд тийм одоо зүйл дээ хосгол дагаж явах тийм ээ. Хаач явсан ерөөсөө өөрийнхөө нэг жоохон загсны хэрэгслээ бол биенээсээ салгамж байхгүй. Хичтэн ачаа ихтэй байсан ч гэсэн тэр нэг удаа юм өөргөвчтэй юм уу зөнгөтэй загсны хэрэгсэл ургаавал байнга л авч явдаг. Тий. Тэр байтугай намайг оноо нөхдөд зарим найз нөхөд байна. Нас гоочилж үгийн завсараа шоолдог. Бүр улаангаа бүр одоо сурвалжаар явах гэдэг авч явдаг гэж. Тэгээд бас юм яаж өгөх айгүй өөрийнхөө дассан цангаараа нэг цонхнийхээ болонд хийцэл байх юм л да. Тэгэхээр энэ бол их сайхан. Ер нь завжаал гарвал би голын хөвөнд байх дуртай. Гол дагаж явах дуртай. Ялангуяа гол дагаад тав аруулаа явсан ч гэсэн голын хөвөнд очиод тав аруулаа тал тийшээ явждаг. Өглөө тав аруулаа нэг майхнаас юм нэг газар хөдлөөл орой нар жаргах юм наран жаргаад бүрэнхий болцсон үе тал тасaan цуглаж ингээд өдөржингээ гавганцаараа голын хөвөнд дагаж өөрийнхөө барьсан загсыг үүрхтэй өнгөрч даахгүй ахлагтай тэр хооронд их юм бодож их сайхан амралт авч их таашаал авдаг. Ийм болохоор их дуртай байдаг. Хүмүүс бас тэгж ярих юм билээ сайхан амралт болдгоо гэд. Та ер нь хамгийн том нь хэдий хэмжээтэй загас барьж исэн бэ? Яг хаа тэгээд үүнийг бол манай найзууд хэлэх байх л да. Ямар ч байсан өчөөгөө өгөхгүй шүү. Яг хаа нэг ахтар метр 65 тэр гэж ярихгүй байх цаг метр 20-аас метр 40 тол тэр бол бас барьна. Энэ бол барьдаг юм. Тэгээд таны ингээд дуунуудыг сонсож байхад их шүлгэнч тийм юм хөглөгдөж байгаа аялгуунч бас их тийм зөөлөн аргагүй өгүүлж байгаа санааж гисэн уул ус гэдэг их зөөлөн уянгатай юм. Гэтэл бас та зохиол бүтээлээ бичихтэй таны бүтээл бас хатуухан хилээд авсан зүйлүүд мэрсэр анзаарэгддэг л да. Гэхдээ ер нь бол зохиолч хүн бол ганцхан аястай байна гэж байхгүй л дээ. Өөрийгөө шаналгаж өөрийгөө бүр зовоож өдрөө төрсэн зарим зохиол бол маш хатуу хөтөг болчихсон байдаг. Хонта миний тэр хотын гормоныг харж байгаа зарим зүйлд нэг сайхан зарим зүйлд нь бол үнэхээр одоо хүний сэтгэлийг нь ураад хайчихсан. Ийм эрс сайхлах шийдэмбүүд гарсан. Одоо миний сүүлийн үед бичсэн энэ нэг хэрэн судраар маань ч гэсэн одоо ингийн чин би үнэхээр хүн айс сүрдэх юм уу сэтгэл сэрэх юмэр гүнчил ертөнцид бас ийм байдаг юм а гэж дуу алдан одоо шархирхаар тийм атоотоо зүйлүүд их бий. Тэгэхээр энэ бол тухайн зохиолын өөрийнх нь яаж зохиолчоо бүтээлчийг хөтлөж байгаагаас л болно. Би хатуу ширгэж хүсэхгүй зөөлөн бичнийг ч хармаахгүй. Ер нь л зохиол өөрөө яаж төрдгөө тэр замын зэрэг төрдөг учраас. Тэгэхээр та бас Монголын радиогийн уран бүтээлчээс гадна Монголын радиогийн захирал байсан. Тэгэхээр уран бүтээлч байх, удирдлага байх хоёрын хооронд ялгаа их бий. Удирдлага энэ одоо ажил үргийг гүйцэтгэж явах үед уран бүтээлсээ магадгүй жахан хөндөрч гисэн тал ажиглагдчихсэн үү? Яг нь ер нь зарим үед тийм зүйл ажиглагддаг л да. Яг тэгэхээр энэ тэнд яа дандаа өөрийнхөө зүйлийг бодоод өөрийнхөө сонсон зургаар яваад болдгоо. Яг гэвэл тэр чинь тодорхой нэг хүний өмнө тодорхой нэг хариуцлагын өмнө өөрийн тэр үүрэг байж байдаг. Энэ үед бол бас орхигдох цаг хугацааны явдал биелдэ. Тэглээ гэдэг ер нь бол одоо бүрэн орхиод бүрэн мартчихна гэж байхгүй. Хонда зарим хүн тэгдэг шүү дээ. Би завуу гарвал гэж. Тэгэхээр бас завуу гарвал бас тэр нэг шүүрээд авчих. Гэхдээ 2-3 өдрөөр биш нэг 2-3 цагаар юм уу. Ганц орой ганц шөнө одоо онцгой орой хугацлаад ч юм уу. Ингээд одоо тэрэн дээр ажиллаад нэг цаг хугацааны алдагдлаа байхгүй шиг юм аа. Гүцээгээд явах боломжууд гардаг юм. Радиод одоо 25 6 жил боллоо гэдгсэн анх радиогийн босхыг алхаж исэн түүхээсээ тавчхан ярил. За энэ чинь 1978 он шүү дээ. 1978 ч одоо 26 жил болчихж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 1978 онд би 5 сард анх Монгол радиогийн босхыг алхаж байсан юм. Одоо улсын их хурлын гишүүн Яруу дарагч Столон багш маад намайг хөтөлж би Монгол радиогийн одоо босхыг тэгж анхаалхаж. Тэр үед бол би аргарын ачигдаар хөдөө бас нэг жилийн чөлөө авч ингэж ирж байсан. Тэгээд тэгж ороход одоо Яруу нарагч ил ловсон дор гэж сайхан Яруу нарагч асан маань ловсон дор жасан маань Монголын радиод одоо намайг анх тэр шатаар дагуулж аваадсан тулмгаа хөтөл дэшээ өгсөн нь ловсон дорж байгаа юм. Ингэж би одоо анх Монголын радиогийн уран зохиолын редакц 6 сар, Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн редакц 6 сар ажиллаж байсан. Тэгээд дараа нь хөдөө аж ахуйн редакц ер нь үндсэн хугацаагаа өнгөөсгээд дараа нэг 4 жил орчим радиогийн захирлаар ажилласан да. За баярлалаа. Нэвтрүүлгийн маань цаг дуусах төгч байна. Тэгэхээр радиогийн
одоо хөгжил, радиогийн уран бүтээлчдийн сэтгэл санаач гэдэг юм уу, радиогийн өнгө төрхийг маш товчхоноор тодорхойлон хэлж өгөөч гэж хүсэх байна. Радио өнөөдөр байгалийн өнгөөр харах юм бол нэг сайхан хурган сэмжин цагаан үлтэй нэг хөх зингэр шиг л юм байна л гэж би хэлмээр байна. За баярлалаа. Ингээд Монголын хөх тэнгэрээр сонсогч та бүхэндээ хүрч байдаг агаарын долгионоор хүрч байдаг олон сайхан нэвтрүүлгүүдийг хүргэдэг радиогийн уран бүтээлчдийн баяр, радиогийн нэвтрүүлэх албаныхны баяр, радио сонсогч та бүхний баяр томгодохгүй болох гэж байна. Тэгэхээр энэ сайхан баярын өмнө цаг зав гарган сонсогчдтойгоо уулзаж хичээлж байдаг дуу уран бүтээлийнхээ тухай хуучлсан явдалд танд их баярлалаа. Бүтээлт нь ориглон байг бүгдийг ухааруулах сайхан нэвтрүүлгийг олонтой хийхийг хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр би бас хөгтөн радиогийнхаа хөгт зингэлтэй сайхан сонсогчтой бас радиогийнхаа 70 жилийн баярын мэндийг энэ тасанд бас дэвшүүлээд та бүхэнд бас баярлалаа гэхлээ. Баярлалаа. Анхаарал хандуулан бидэнтэй хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн зочноор оролцсон Монголын радиогийн сэтгүүлч, олон улсын болон Монголын зохиолч дэвлэлийн шагналт зохиолч Бүрөвжийн баяр сайхан нэвтрүүлгийн найруулагч Саран Гэрэл, хөтлөгч редактор Амарзя.